Дубай шоколадыг авч. Дубай шоколадыг ингэж авсан бол Монголд бол 3 нугар нь, Японд бол 2 гарантай нугардаг. За гараар их олон зүйлсийг илэрхийлж болдог. Энэ юу вэ? За энэ юу вэ? Peace. За энэ яагаад ингэсэн бэ гэхээр 3 үсгийн товчлол. For the one bedroom apartment, 950,000 dirhams. За сайн уу залуусаа Дубай хотоос мэдчихэж байна. Дубай хотод энд яах гэж ирсэн бэ гэхээр ажиллаа хийх гэж ирсэн. Энэ бол Дубай хотын гайдын ажлын нэг өдрийн влог. За ажил маань ингэж эхлэх гэж байна да. Манай айлгчдын түлээж байгаа. Тэгээд өнөөдөр айл эхэллээ. За аялал маань ингэж эхлээд явж байна. Одоо 9 аялагч танталаад 10 ажиллагчтай минь хэлээд 11 үлээ ингээд одоо Дубай хотод 10 цаг 17 минутад ингээд эхлээ явж байгаа. Hello. Hello. Яа. Манай жолооч бол ингээд сайхан залуу байна. Манайхан жоох ийм юутай үнэрийн асуудал байгаа. Манай исламын орнууд энүүд бол алтрууд гэдэг хүмүүс жоох муухай байдаг шүү дээ. Тийм Пакистан, right? Yeah, Пакистан. Тэр орны хүмүүс маань жоохон тийм үнэрийн асуудалтай холбос гэх юм уу? Зодооч тэр хүмүүс маань жоохон харин судалсаагаа байна. За, гээд явж байна. Captured the world's imagination, rose from the sea. Welcome to the view at the palm. За We at the palm гэдэг Галдуу модон хэлбэртэй хиймэл арлыг харах цамхаг гэж орчуулж болно. Ингээд одоо дэлхийн баячууд Ким Кардашин, Дэвид Бекхэм энтрийн туслан байдаг Дубай Palm юм уу яах гэдэг энэ газар гэсэн байна. За энэ болохоор илсэн Дубай далайн гүнээс аваад тэгээд шулуугийн Оман улсаас чирж ирээд тэгээд энэ бүтээн байгуулалтыг 2001 он 2006 он гээд хийжсэн Малдарт Алтамодын хэлбэрийн арал байна. Тэр Атлантис гэж жижиг буудлын бишээ ингээд метрогоор ингээд тарамбайгаар ингээд явж болно. Машинаар ингэж явж болно. Өдөрт ингээд яасан машинуудын тооцоод жилдээ ингээд тэрбум машин ингэж явдаг гэсэн тооцоо байдаг. Тэгээд манай аяллаа өнөөдрийн аяллаа маань ингээд ажлын эхний хэсэг эхний үзүр маань ингээд явагдаж байна. За одоо болохоор Сөүк айдвар чумээр ах гэдэг юм эртний архитектуртай юм улааны хэсгээр явж байна. Энэ дээр одоо алдарт 7 хоттой Бурж Ал Араб бол хоёр зүйлтэй харагддаг. Тэгээд доторх хэсгийг харуулъя. Доторх хэсгээр бол Арабын юунаас алтны зах дээрээс худалдаа авалт хийдэг. Тэрнээс бол баг зэргийн үнэтэй дүү ийм улааны хэсэг байдаг. За юм араб ботал хугацаас идэл хэрэглэл ундаг шаацсан арабын өмсгөл үндэсний хувцас дом сүнэр зайнтан гэдэг байж байна. This one? This one. Arabic. Arabic. Yeah, made in Dubai. Okay, what's your name? My name is Zabullah. Okay, yeah, thank you. Time. Араб бол нэг үнэртэй усаар алдартай. Үнэртэй усаар тестер өгөөд хэрэглээд үнэртүүлээ тэгээ залт юм байна. Okay, you can talk. This is a map of Dubai. Wait for me. За ингээд Дубайд үйл хөдлөлийн үн бол асар их нэмэгдэж өсөх хандлагатай байгаа. Тэгээд үйл хөдлөх ямар байгааг бүгдээ харцгаая. Энэ моолд маань танилцуулж байна. Okay, let's get started. This is a map of Dubai. Okay, now we are here in Burj Al Arab.
So basically, all these numbers, they are our towers inside of Dubai, and we have 6 communities here. The newest one is Riverside. We have townhouses, villas, and apartments over there. It's very close to Al Maktoum Airport and Expo 2020, the biggest commercial area, the biggest airport in the world. Basically, close by, you have an Emirates Road and Sheikh Mohammed bin Zayed Road. These 2 roads connected with Al Khair, which will give you availability and access to all the entire of Dubai. Basically, the starting price for studios is 650,000 dirhams, and the area will be 389 square feet is minimum. For the 1-bedroom apartment, 950,000 dirhams. What about in the downtown area? In downtown area, we don't have studios. All of them are sold out. Okay. What about the payment method? What about initial payments? Will I pay 20% or 30% first? There is down payment. It's from 10% to 20%. It depends on the project, but mostly it's 20%. Mostly And for 20%. 10%, we have only Riverside. Do you have a loan? Loans we can make for you the loan. We have a Damak mortgage team. They will connect you with the bank and they will assist you with the loan. Okay. But I think in this case, no need to get a loan because we have installment payment plan, which means there is no any interest. Do you guys have an apartment close to the sea? Close to the sea, we have number 15. Number 15. Number 16 is sold out. Number 15 and number 13. What is the minimum Like 2 meter minutes. square? Oh, the minimum 100 square meters 100 square for meters. 1-bedroom apartment. How much? Yeah, for How much 3 is it? million dirhams. 3 million dirham. Yeah, for 1-bedroom apartment. Okay. They have in Chelsea residences in the island. It's 2.6 million dirhams. Okay. There is a 3 million 100 meters square. Okay. Could you give me your brochure? Okay. Thank you very much. 10%, 10%, 10%, 10%, 10%. It is total 60%. Yeah. So the remaining 40, when it's handed over, that's when you pay it. After receiving key, Yeah. After you receive, you pay the 40%. it is April 2027. 7. Yes. So it will be fully furnished apartments. What about studio? How much is it? It's 805. 805. Starts from 805. Right now we have the starting would be around 850 to 900. This building, right? Yeah. Where is it? Where is the room of studio? Which side? Which floor? It depends. Okay. За Арабын Персийн булангийн Арабын тэнгист ирсэн байна. За яг одоо бол манай айдагчид Араб тэнгист хөлөөн дүрээд энд ингээд хүмүүс бие шараад цаадын энэ бурж Ал Араб 7 хоттой зочид буудал харагдаа. Тэнгэр ямар ч гоё үүлгүүгээр нар сайхан харагдчихна. За энд болохоор ингээд 12 сарын 2-нд Араб Эмиратын үндэсний өдөр болдог. Тэрэндээ бэлтгээд ингээд богнуудаа бэлтгээд зоосон байна. Зя Азийн ондоогоо үзээрэй дөрвөн бэрх хаяарай. Баггүй. За одоо ингээд дөрвөн бэрх боол байртай болно, дөрвөн морь боол апартменттай болно. За хоёр морь боол машинтай болно. За нэг морь боол дараа ихэд убаад ирнэ. За. Нэг морь боол. Морьор л үздэг. За нэг морь дараа дахиж убаад ирэх нэ. За баяр хүргэе. Нөхдөөгөө ирнэ үү? Принцесстэйгээ. За золгүй. За нөхөртэйгөө ирэх нэ. За дараагийн. За одоо энэ дээр түлгэн өөр. За нэг. Одоо таних тэмээ шүү. Хөмөр биш. За. Бодол хадгалсан. Ингэж танихэр оох бохор гэж. За нэг тэмээ. Дахиад дубаад ирнэ. Дахиад удаад ирнэ. Одоо тэмээ болох гэж тэмээр биш. Дараа ирээрээ. За. Хамт ихэндээ одоо ингэж гурлаа. А чинийх за энэ дөрөв ямаа буужээ. Энэ дээр одоо
Ямар нэгэн энэ хажууг омоо олсон явах нэ. Андууш туухнаа гэж. За. Нэр би явчих. За, золоо болохоор юу шүү? Хонь буу шүү. За. Ингээд өөрсдөө минь хоёр буугаад. Хоёр яваад. За. За энийг чи өөрөө нэг хайна. За хоёр ялла машинтай болох нэ. Толнэ гэх. Хэвээ баярлалаа. Машинтай болох гэсэн. За одоо Museum of the Future гэдэг ирээдүйн музей рүү явж байна. Цаг бол 4 цаг болж байна. 4 цагт бол бод нар нэг иймэрхүү дуурсан харагдаж байна. Ийшээ ингээд Дубай усан парк байгаа. Усан паркын цаана юу байгаа мэдэр одоо хацгай. Хамгийн гол спот нь гарч ирж байна. Хурцаалаараа бодол маань хамгийн гоёороо энэ зүйл харагдчихсан. Яг удамж бол юм. Дубай хотын хамгийн өргөн чөлөө өргөн удамж хамгийн ихний барилга Toyota-гийн барилга байдаг. 2000 он Toyota-гийн барилгаас өөр барилга энд байхгүй байсан нь нэгдүгээр ингээд том өндөр сүндрэлсэн барилга үүссэн байна. Ингээд нэг талдаа 1 2 3 4 5 6 гээд 12 игнэ энэ зам байна. За гараар их олон зүйлсийг илэрхийлж болдог. Энэ юу вэ? За энэ юу вэ? Peace. За энэ яагаад ингэсэн бэ гэхээр 3 үсгийн товчлол. Одоо ингээд W үсэг, win гэсэн үг, ялалт гэсэн үг. За инхээр love гэсэн үг, хайр гэсэн үг. Юу инхээр одоо together гэдэг юу за яагаад win victory love гэсэн утгатай. Тэгэхээр хайраар бүгдийг удирдна гэсэн энэ ерөнхий сайдынхаа ураатай ийм бэлэг тэмдэг. Ерөнхий сайд нэм олон улсын уулзалт энэ юмнууд орохдоо дандаа ингэж зураг авах болж мэдчилдэг. За энэ музей маань болохоор дэлхийн бусад орны бүх музей бол өнгөрсөн түүхийг харуулдаг, өнгөрсөн дэх юмаа харуулдаг бол энэ ирээдүйд одоо Дубай хот яах юм бэ? Ирээдүйд хүн төрөлхтөн маань яаж амьдрах юм бэ гэсэн технологийн дэвшил гайхамшиг харуулсан. Тэгээд албаар юм юник өрмөц загвартай хийгдсэн. Тэгэхээр дээр байдаг бусад бүх музейнууд юм дөрвөлжин архитектуртай энгийн барилгатай байдаг бол энэ ингээд 100 хэлбэртэй өрмөц хэлбэртэй Museum of the Future буюу ирээдүйн музей гэсэн газар өдрөө ирсэн байна. Энэ зураг авахулаад тэгээд энэ талд нь ингэ зураг авахулаад тошоогоо ороод нөгөө талаас нь бас зураг авах боломжтой. За. Ирээдүйд ингээд энэ яа дисэд байгаа нь тун ойлгомжгүй маа. Хөнгөн боловчтой тэгээд ингээд тэнд синс байгаа байна хараа. Дээд хэсэгтний жижигхэн синс гол юм удирдах байгаа юм байна. Тэгээд алавч ингээд дээр ямар ч тийм утас байхгүй ингээд энэ систем байна. Ирээдүйн музей. Энд хэрвээ та бүхэн ирэхээр бол маш их юутай. Билет нь өмнө захиалагддаг. Одоо жишээ шууд ирээд билет авч бол амжихгүй. Бүх билет нь дууссан байгаа. Ингээ маргаашийн билет гэсэн чинь маргааш оройных л байна. 8 цагаас байна 9:30-д хаадаг гэж байна. Нөгөө төр хааны яах юм гэсэн. Бас 8 цагаас гань 9:30-д гэдэг ийм оройны билетүүд л үлдсэн байна. Өглөөний хүмүүсийн ачаалттай үеийн билет урдчлаад бүгд зарчдаг байна. Тэгэхээр та бүхэн ирэхээр бол өмнөх үед нь онлайнаар захиалаад өгөө бол аяллахаа хамгийн ихэнд ирээд хамгийн сүүлийн өдөр мөдөр үзэхээр билетээ шууд ирээд авах боломжтой байна шүү. За дараагийн газар Dubai Frame гэдэг газар ирсэн байна. Энэ газрыг та бүхэн юу гэж харж байна? Нэг тийм jazz гэж бодож байна уу? Jazz гэж бодож байна уу? Энэ бол jazz шиг харагдаж байгаа боловч ер нь хөл. За яагаад хөл юм бэ гэхээр энэ jazz хүрээний талаас нөгөө тал нь Шин Дубай. Ишигээ болохоор хуучин Дубай гэдэг шин болон хуучин Дубай. Одоо дахнаар олоход ингээд юу вэ штэ. Дүүжингөр шинэ хуучин дахныг ерөөхдөө заагалдаг бол Дубайд бол бас тэрэн шиг ингэж заагалдаг байх нэ. Ишигээ орохт нь ингээд энэ тал руугаа ороод Дубайн эртний хэсгүүдийг үздэг. Тэгээ ингэж баригдаад энэ түүхт ийм хорвогийн тоос байж байгаа, ийм шилдэг ийм байлаа. Гэт өнгөрсөн гарч байгаа. Дэшээ гараад
тэр дээд хэсэг бол ингээд шууд доошоогоо ингэж хардаг. Одоо би тэн дээр явчих. Би тэр байна. За. Тэр доороос гараад ирлээ. За энэ хэсгээр ингээд ийм Дубай эртний амьдралыг харуулсан. Өнгөрсөн Дубай ямар байсан бэ гэдгийг харуулж байна. За ингээд хувцас урдвал үр тариа газар тариалангийн тариалалт. За хараа Irish handcraft, Irish market гэдэг өнгөрсөн үе харуулж байна. 1960 онд Дубайг зөвхөн юм жижигхэн газар болж байж. Тэгээ энэ дээр нэг хэдхэн байшаа хараад баста. Тэгэл энд ингээ голын наан цаана юм хоёр энэ жижигхэн газар байхад төлөвлөгөөг нь ингэж гаргаж байжээ. Үүнийг ингэж өргөжүүлж одоо ямар гайхалтай талсныг бид харж байна. Зя 3 2 1 За Дубай маань ийм л байна да. Нар жаргачжээ. Нар жаргаа дөнгөж жаргалаа. Тэнд Бурж Халиф харагдчихэ. Ингээл Дубай зам гайхалшигт олон урсгалтай зам тэнд нэг сүм байна. Ишэгээ ингээд хуучин Дубай. Ишэгээ шин Дубай. Дубай. Гэл юм. Шин дахин хуучин дахин ингэж явсан байна. За энд ингээд Дубай премиум маань тикет маань 52.5 дирхам гэж байгаа. Энийхээ тикетийг уншуулад юу болсноо харъя. Оо. За тэр камераа харъя. За зураг авчихлаа. Зүү арга байна. Ингээд зураг авахчаад тэгээд тэнд нь ингээд зард юм байна. Хэрвээ хүний зураг авахсан бол худалдаж авах магадлал том багтай. Өөрөө зураг авах юм бол ингээд бигээр үзэж өөрөө ингээд дарж байгаа болохоор худалдаж авах магадлал нь ихснэ гэж үздэг юм байна. Хоба. Удахгүй манай аяллаа маань юу хийж байгаа? Круз аялал маань энэс гараад эхэлнэ. Гэхдээ жоохон өлсөж байгаа учраас энэ далхыг гэдэж бүгдээрээ оноо өгё. Бурж Дубай премиум дээр байгаа цорын ганц идэж уух юмны дэлгүүр. Энд Дубай бол энэ камержуулалт, харуул хамгаалалт, хяналтад үнэхээр энэ төгс. Энэ ямар ч тийм хулгай дээрэм хийж шогтуул баларна. За тэрияки ч одоо Японы хоол үзтэй дахиад. Тэгээ араб маягийн тэрияки. Оо хогч. Том юм байна. Энэ одоо хэдэн төгрөг юм бэ? 25-ыг 4 1000 yen 20,000 төгрөгийн авчихсан даа. За. Ой. Жаахан үссэн байна. Тэгээд ийм гоё вивтэй очив. Миний ард одоогийнх нь хуучин Дубай байгаа.
Эцэг болохоор илүү гоё амттай болж байна. 10-аас 8 оноо. За 1950 оны Дубай ямар байх талаар харуулж байна. Ингээд бууж ирэхэд нь түрүү ингээ өнгөрсөн цаг нарсан бол хоошо бууж ирэх үед ирээдүйн цаг харуулна. Анагаах ухаан төсөлтөд технологи эрүүл мэндийн салбарт ямар үйл явдал болж хөгжүүлэх. За сансрын эзэгдэл талаар төлөвлөсөн байгаа юм байна. Их мэтчлэг. Ирээдүйн Дубайн юу бол ирээдүйн бид юу лээ? Орчуулах юм бол нэг тийм өрөөтэй бид юу болохыг хүлээдэггүй бид юу шинийг бүтээдэг гэж хэлээ нэг тийм гоё үг гэдэг. Би энэ дээр ингээд гаргаад өгнө. За ирээдүйн сургууль нь одоо ингээд баг багшин юм заахгүйгээр AI болсон, робот болсон, виртуал анги ингэж үүсэх. За энэ нарны аймаг байна. Нарны аймаг. Газар зүй геологийн хичээл техник юм байх хэрэгтэй гэж байна. За австралч нар буугаад ирлээ. За авсан аквариум ороод ирлээ. За ийм л ирээдүг бүтээхэндээ нэг маань. За ингээд оройны крүүз маань ингэж явдаг. Эндээ ингээд гоцны оройн хоолтой буфет хоол гэж ингээд сонгож иддэг хоол байгаа. Тэгээ ингээд нэг давхартай, хоёр давхарт нь энэ удаад Узбекистанууд байгаа юм байна. Дэшээ гарч харцгаая. Оба арабын гэсэн орой дээр. За ингээд. Баяртай залуусаа. Мэн бэлэн болсон. Бид нар ингээд бүхэн хоол идэж байна. За энэ миний авсан сонгосон буфет хоол байлаа. Өмнө нь буфет хоолн дээр айгүй олон юм авчаад тэгээ сэтгэлээрээ цатаад 2 сэр авсан. Тэгээ нэлээ хоолоо өдөөд байсан. Манай айлгч ингээд Hello. За манай айлгч зурхгүй ингээд энд байгаа маш олон хэдэн мянган хүний яхаа амь насыг хариуцаж жолоо өрж байна. Гисгээдэг гэж. За юм бас бүжгийн хэсэг байдаг. Энэ бол нутгийн үндэсний ингээд толгойн иргэдгүүл юм шиг байлаа. Одоо ингээд баг 10 минут бүжгэлдэг. За ингээд Жансан Норвей Монгол аялгаагаар энэхүү Өдөр Монголын аялдаг өндөрлөж байна. अभी ग्रुप के साथ लगा Замана сафари дүүн баатиг ланд 200 суугаад आपके पास आता हूँ 9 उसी टाइम फ्री था जब आपको шарваж дэрвэж үзэх нэ. За ингээд бүгд ланд 200, бүгд цагаан. Ийм гоё торгомсог хэлстэй.
Энд ингээд шонхор барьж яаж болно? Би удлаа сая Монгол шонхор үсттэй. Та нар Монгол шонхор австаа гэх чинь. Гүйл гэж шүү дээ. 10 дирхам мар ингэж шонхортой зураг авах болно энд. За тэнд манай тэмээнүүд байна. Мэдээдээс тэмээ унахаар байгаа. За одоо 9 сүүлийн хотод дээр ирсэн байгаа. Тэрнийхээ ингээд оройн хоол маань буфет хоолны сонголттой байдаг. Та бүхэн эндээс ногоо, шүл, шорлог одоо төрөл бүрийн. За энэ жишээ нь юу вэ харцгаая л да. За одоо ингээд гоё үзүүлбэр гадна шоу, бүжиг юунууд нь ингээд эхлэх гэж байна. За манай 10 дахь аялагч ирсэн байна. Нэш араарай. Митэ. Гоцчихсан. Чамд оролцсон юм шүү. А инээж байна. Яа ингээд айлман сафар айлман дуусаад худал руу явж байна. Манай шууд өглөө тэн дээр гарыг гэж өгч байгаа. Тэгэхээр иртгүү. Өглөө цаг гайг эсвэл ч юм. Яа ингээд гайдын ажлын маань өдөр маань ингээд дуусч байна. Маргааш бид нар алтны зах руу очиод тэгээд оройн ниснэ. Одоо 10 цаг өнгөрч байгаа. Тэгээд би оройн гүйлт хийхээр шийдсэн. Өдөр оройн гүйлт хийгээд Бурж Халифын Сиатинд байна. Түүний шүний үзмжийг хамтдаа харцгаая. За яг 10 минут хүрхгүй, бараг 5 минут гүүгээд бүрээдлээ. Хаана ирсэн байгааг бүгд мэдчихэж байгаа. Тэр бол дэлхийн хамгийн өндөр барилга. 163 давхар өндөр Бурж Халифа. Фантам соргор тэр ирсэн байна. Яа татха. Тэр манаха дишээгээ авирахаар болоод тэр 124 давхартны авируул ерөн зүгээр 124 25 давхарт нэг 7000 гарын 179 дирхамтай тэр нь болохоор йенээр болоод нэг 100 хэдэн мянга 200 мянган төгрөг хүрхгүйгээр ингэж дэшегээ авирч болохоор шүү. Урсгал шатнд сууж агаад Бурж Халифын дээр гардаг. Би хөвдөө бол гарахгүй. Ягаад тэгэхээр Эйфелийн цамхаг дээрээс Эйфелийн цамхаг харагдахгүй гэдэг шиг Бурж Халифын дээр нь гарчаар өөрийг харж чаддаг болохоор ойролцоох өөр барилгуудын дээрээс юм уу ингээд орчныг харахад бол адилхан баха гэж бодож байна. Ягаад тэгэхээр бас бид нар Дубай фрейм дээр гарсан. Дубай фрейм дээр бас дээд хэсэгт гардаг болохоор юу байдгийг ерөнхийд нь харсан. Тэгэхээр Бурж Халифыг бол
Тэгээ өөр дээрээс нь харах биш. Өөрийг нь харах нь надад илүү номер 1 байлаа. Зэн Дубайн зарим дэлгүүрт. Өө, баарны юу шүү. Юу хэцүү юм аа. Үнэн ингээд байхгүй. Уул ингээ үнэ харж байгаа да энэ юм бэ нэгэд авмаар байдаг. Тэгсэн одоо үнэн юу ч байхгүй юм. Номер ч юм үнэн авахгүй. За асууж байгаа давъя да. Өрөөгүүлтээ дуусчаад хөнгөн уурдлаг юм өөрсөөс жоохон идэх хэрэгтэй байгаа даа. Энэ хэсэгт болохоор исламын шашны Дубай хотод байдаг Жумейрах Моск гэдэг сүм дээр ирсэн байна. Мэдээж аливаа улсад аялж байгаа тухайн орны шашныг хүндэж исламын шашинтай ислам, Иесусийн шашинтай бол христтэй сүмээр нь орж ивэл бас зүгээр байдаг. За энэ бол исламын шашинтай хүмүүс бол өдөрт 5 удаа мөргөл хийдэг. 5 удаагийн мөргөлийн цагаараа ингээд доогуура юм хүм битүү цэстэ орж мөргөдөг. Тэгээд ийм Жумейрах болоо исламын шингэн хүмүүс бол ингээд хурж ирээд зураг авахуулаад явдаг ийм газар Дубайд байдаг. Жумейрах Моск Дубай. Одоо алтны захиргаа явж байна. За монголчууд ирээд ингээд Монгол хаяг тавиад алтны захын хажуугийн эсвэл Дубай шоколадыг авч байна. Дубай шоколадыг ингээд авах юм бол Монголд бол 3 нугар нь, Японд бол 2 гарантай нугардаг юм байна. Okay. Say, Habibi, come to Dubai. Habibi, come to Dubai again. Yeah. Ингээд манай өдөрч байна. Хайс машина өдөрч өгөөд 2 нисдэг байгаа. Шанхай, Токио гэсэн 2 нисгтээ суугаад аялал маань явдаа өндөрлөө. За ингээ бүгдээрээ 2 дахь эх орон Японд 5-тай морилно. Бидний хувцснаас одоо хүртэл араб үнэртэж байгаа. Одоо солилцоог бол за тэгээд бүгднгийнхээ сэтгэл зүрхэнд бас арабын дурсамж нь өгүүлэлтэн. Миний нэг үг байдаг. Аяллаа нэг өдөр ингийн нэг сартаа тэнцдэг. Ингээ аялал бид хөрөнгө оруулахад 100 жил бид мартагдчихгүй дурсамж авдаг. Гэрийн аяллыг бүгдээр хийж мартахгүй. Тэгээ хамтдаа сайхан аялж одоо энэ 11 сард болох 3 4 өдөр болж байгаа юм байна. Тэгэхээр нэг баяр хүргэцээ. 11 сарын 13, 11 сарын 9, 11 сарын 20, 29 гэдэг 3. Тэгээ угаасаа хүн болсон бүгднгийнх нь 4 өдөр байгаа. За баяр хүргэцээ. Яа тэгээд сайхан гоё найзууд боллоо. Хамтдаа гоё нэгнийгээ дэмжсэн гоё хамт олон болж аялсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд дараагийн аяллаар уулзцгаая. Амьд явбал Алтан Дубайг ахаад бүгдээрээ үзнэ. За.